болцсон юм байна тийм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд 7 дугаар хороолол Дэнжиминг радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахар тусгасан. Харин эдгээр газрууд дээр дахин нэмэн 7 байршилд гэр хорооллыг төлөвлөхөр болсон. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх журмыг эхний байдлаар нь өнөөдөр хотын ерөнхий архитектор танилцууллаа. Энэ журам нь дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх төсөлд оролцогч талууд буюу эргэн аж ахуй нэгж байгууллага компаниудын эрх зүйн хувьд зохицуулах баримт болох учраас эхлээд энэ асуудал тодорхой болох ёстой юм а. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцох том жижиг гэлтгүй компаниудын сонирхол мэдээж их байгаа. Хариуцлагатай ажил учраас яг ямар шаардлага хангасан компаниудыг шалгаруулах вэ гэдгээ маш тодорхой тусгах хэрэгтэйг засаг дарга хэлж байна. Эхлээд нэг хачин идэхгүйсэн сүүлийн үед анзаарсан чинь тентхэн за бид үтсийн татаас нөх юм байна. Сургуулийн эмнэлгийн татаас нөх юм байна. Замын мөнгөний нөх юм байна гэсэн чинь нөгөө тимний тендер болоочтой тимэн дээр ажиллана гэж боддог. Ерөөсөө нөхдөд наадруч маш их хандрах хандлагатай болсон. Ийм аюул байна. Иргэд ч бас нөгөө талын хариуцлага муу ойлгосон байх. Тэгээ учраас наад журман дээр чинь их тодорхой хэдийн юм байх хэрэгтэй байхгүй шууд хүн уншаад ойлгох. За нэгдүгээр төсөл хэрэгжүүлэх ямар болцол хангасан байгаа юм бэ? Өөрөөр тэр төслийг хэрэгжүүлэх мөнгө бол одоо мөнгө байх хэрэгтэй. Тийм ээ? Нэг бол одоо энийг санхүүжүүлэх гэсэн санхүүгийн байгууллагын нотлох баримт байх хэрэгтэй. Тийм ээ? Эсвэл би ийм мөнгөтэй үгүй харуулсан байх хэрэгтэй. Одоо тэгэхээр бол их олон хөнгөн наад асуудалд их хөнгөн шингээ хандчихсан олон компани хасагтай явчихна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхийн тулд хамгийн түрүүнд тухайн сонгосон талбайд байгаа айл өрхүүдийн газар чөлөөлөх ажлыг хийх ёстой. Ингэхийн тулд нийслэлээс газар чөлөөлөх бүсэд багтсан айл өрхүүдийн 80% гэрээ хэлцэл хийх, албатан чөлөөлөх буюу нөхөх олгор олгох замаар асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. За 80% зөвшөөрч 20% нь яах юм бэ? 20% нь бид тодорхой нөхөн олгортойгоор өгнө. Гэхдээ тодорхой хязгаарлалтуудыг бид наад хийхээс аргагүй байна. Үгүй. Цахилгааны асуудлын одоо бүдүүлгээр хэлэх юм бол цахилгааны тодорхой цахилгааны асуудлын дулааны асуудал, усны асуудал юм уу? Бид тодорхой хэмжээний бид нар бас хязгаарлалтуудыг өдөрт хороогоор авч хэрэгжүүлж байж хийгээс энэ бол цахилгааны арга шүү. Шахах зүйл арга. Тэггүйгээр нэг арга дээр 3 айл ингээд хороогоо суучдаг хадуурн багын бүтээн байгуулалт яваад ирэхэд чи өөрөө явахгүй шүү. 10 айлч. Дахин төлөвлөлтөөс ийм 3 зарчмыг бид нар авч хийсэн. Дахин төлөвлөлтийг хийхдээ хүн болгонтэй тохиролцож таалагдах албагүй. Гадны улс орны жишээнээс харахад ч тухайн нутаг дэвсгэрийнхэн хоорондоо зөвлөлдөж зөвгөж үзсэн л бол дахин төлөвлөлтөд идэвхтэй оролцдог болохыг хэллээ. За нэг хэсэг хүний ашиг сонирхлоос үүдэн нийтийн бусдын амьдрах орчин эрх зөрчигдөх ёсгүй гэж үндсэн хуулинд тусгасан байдаг учраас 20% хамаарч байгаа тохиолдолд хот өөрийн хэмжээнд асуудлаа зохицуулах ёстой хэллээ. Нөгөөтөөгөр 7 дугаар хороолол 100 айл зэрэг дэд бүтцтэй газрууд, Дамдаржаа, Баян хошуу амгалан зэрэг дэд бүтц шаардлагатай газруудын нөхөн олгорт ялгаж салах зүйл бас бий. Иргэдэд нөхөн олгор нь ямагт зах зээлийн ханшаас доогуур үнэлэгддэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй хэлж байна. Бид нар тэрэн дээр баримтах Магистрат шугамынхан заалттай юутай хэдэн тэр компаниг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр нөхөн олгортойгоор бид нар тэрийг хийгээд хэрэггүй юм байна. Компаниар нь чөлөөлж чинь, хавтгаараар нь чөлөөлж чинь. Тэгвэл энэ айл одоо нөхөн олгортой чөлөөлөгдөх юм аа. Төв шугамдаа суудсан юм. Энэ компани савуу шугамдаа суудсан юм аа. Нөхөн олгоргоо та нар өсөж шийднэ гэж. Ингэж хоёр зааглалтай нааш дараа их зовлонтой харилцаа үүсэж магадгүй байгаа байхгүй. Ерөнхий зарчим бол айл болох тогтвортой байх нөхцөлийг хангах ёстой шүү дээ. Тэгэхгүй гэнтхэн явж яснаа зүгээр дахиндууч өөрчлөлт одоо юу бизнесийг нэг тогтворгүй өөрөөр хэлбэл энэ ерөнхий одоо журамч нь бол тогтвортой байдлыг хангаж өгсөн байх чиглэлтэй байхгүй юу? Тэгээд төсөл дуусахад тогтвортой байдал хангагдсан байна гэдгийг баталж чадах ёстой. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх олон арга зам бий. Эхний удаад хот өөрөө хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон айл өрхүүдэд хэрэгжүүлэх төслөө танилцуулсан. За харин айлч дүүрэг хорооны иргэд өөрсдөө санал санаалгаа гаргах боломжтой учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх журамдаа аль альныхын харилцааг зохицуулах асуудлыг тусгах хэрэгтэй. За өөрөөр хэлбэл иргэдийн оролцоог дэмжих талаар журамдаа тодорхой оруулах хэрэгтэй гэж байна. За дахин төлөвлөлтөд хөрөнгө оруулалтыг татахын тулд томоохон компаниудыг оролцуулах,
Үүнийг нь хот дэмжлэг үзүүлэх тухай санал гарч байла. Зэнхүү өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх төслийн журмыг хэлэлцэн дараагийн шат буюу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал шилжүүлэх байсан ч зарим нэг зүйлийг тодорхой болгох шаардлагатай гэж үзээд хойшлууллаа.